газрын тус боловсруулах үйлдвэртэй холбоотой. Үйлдвэр маань дотоодынхаа хэрэгцээг хангана гэд энэ зориулсан хөрөнгө оруулалтууд ч гэсэн хийсэн байгаа. Яг нь одоогийн энэ оруулж ирж байгаа төсөл дээр болохоор гэрээн дээр болохоор яг энэ одоо монголчууд үйлдвэр орохоор өөрсдөө одоо энийг ашиглана гэдэг тэр томьёол нь яг тод харагдахгүй байна. Тэгээ тэр талаар илүү тайлбар хийж өгөөч. За, ажилтны эрдэс байлгааны газрын тосны бодлогын газрын дарга ашиглалаа. Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ 80,000 тонн агаар үйлгийн түвш үйлдвэрлэх юм. За, өнөөдөр шинэ нисэх онгоцны буудлын агарын түлшний хэрэглээ бол ер нь 80,000-ыг давтсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт түлш нийлүүлэх авиа компаниуд түлш нийлүүлэгчийг сонгохдоо үнийн өрсөлд үнээр худалдаж авна. За, сумлах байгууллаар дамжуулж болно. Сумлах байгууламжийн үнэлгээ таалагдахгүй бол автомашинаар цэнэглээд явж байгаа өнөөдөр ч гэсэн зарим компаниуд одоо үйлчилгээнийхөө үлсийг арай хямд байлгахын тулд бүтээгдэхүүнээ хямд байлгахын тулд. За, энэ хэлэлцээрийн цаашдын одоо итгэмжлэгдсэн байгууллагын хийх үйл ажиллагаа бол шинэ нисэх онгоцны буудлыг цэнэглэх байгууламжийг түрээслэн, хамтарсан компаниар түрээслэн, Оросын холбооны улсаас импортлж байгаа бүтээгдэхүүнээрээ хангана. За, авиа компаниуд бол тендерийн зарчмаараа аль компани бүтээгдэхүүн байна, тэргээ худалдаж аваад явна. За, энэ хилцээрээс гадна тус одоо энэ итгэмжлэгдсэн байгууллага болох Орос нефть аэро компанитай санамж бичиг байгуулсан байгаа. Тус санамж бичигт бол Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр баригдсан тохиолдолд 100% тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авч борлуулнаа. Илүү гарсан бүтээгдэхүүнийг манай компани нийлүүлнэ гэдэг зүйл залт тусгагдсан байна. Гол юм нь болохоор хилцээр санамж бичгээр байдлаар биш, хилцээрдээ энэ нэг заалт болоод ч юм уу оруулж болохгүй гэдэг л дээ. Санамж бичиг бол тэгээ санамж бичиг шүү дээ. Тэр нь Ажилтны эрдэс байлгаа газрын тосны бодлогын газар дээр ашиглалаа. Энэ хилцээрийн цаад зорилго нь бол шинэ нисэх буудлын тэр агарын үйлгийн түлшээр цэнэглэх байгууламжийн л асуудал байгаа. Дид бүтц. Ер нь бол энэ хуралдаа ингээд нөгөө шууд дамжуулагдаад байгаа. Бодит байдал дээр бид нар ууг нь бол дараагийн цэнэглэх байгууламжийн асуудлуудыг төлөвлөөд ингээд явж байгаа асуудлууд байгаад байгаа. Эрхэм гишүүдээ тэгээд бас хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудлаас болоод би бас ажилтны эрдэс байлгийн сайдын хувьд та бүдгийн асуултанд хариулж чадахгүй байгаад уучлаарай. Тэгээд ерхий сайд маань танилцууллаа. Гэрээний хувьд одоо 9 сарын турш маш тодорхой болгохын төлөө, улс орныхоо эрх ашигыг хамгаалахын төлөө, чөлөө зах зээлийн орчныг нь хадгалахын төлөө Дорногов аймгийн Алтан ширээ суманд баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийг эдийн засгийн үр өгөөжтэй ажилуулахад энэ одоо гэрээ хэлцэл нөлөөлөхгүй байх одоо талаас нь бүх талаас нь анхаарч ингэж одоо хичээж ажиллаа. Улсын хурлын өнгөрсөн одоо 2025 оны хаврын чуулганаар орж ирсэн төслийг эрхэм гишүүд бас байнгын хоруудын хурлын үеэр 6 асуудал яригдсны 5-ыг Монгол улсын бидний тавьсан саналаар 100% шийдүүлж чадсан ийм үр дүнтэйгээр орж ирж байгаа. Цор ганц асуудал байгаа. Энэ бол олон улсын гэрээ хэлцлийн эрдийн зарчимд байдаг. Одоо олон улсын гэрээ хэлцлийн байгуулагдсан энэ гэрээ бол олон улсын гэрээ хэлцэл юм а гэдэг хүлээн зөвшөөрсөн залтыг одоо их хурлаар оруулж ирж хилцүүлж байгаа. Ийм л одоо асуудал яригдж байна. Ер нь бол бид Дорногов аймгийн Алтан ширээ суманд байгаа баригдаж байгаа одоо 60 орчим хувьтай болж байна. Газрын тосны үйлдвэрийн гарах бүтээгдэхүүнүүдийг тэргүй игнэнд авна гэсэн юм зохицуулт бий. Нэг хоёрдугаарт бас бусад зах зээлээс хямд үнэтэй байвал заавал одоо Оросын холбооны улсаас авахгүй байх зохицуулалт нээлттэй байгаа. За мөн бас дараа нь бол энэ нисэх байгууламж буюу одоо үндсэндээ энэ нисэх буудлын байгууламж буюу энэ хөшгийн хөндийн нисэх буудлын менежментийг тэр жигт нь авах агуулгатай одоо байсныг зөвхөн цэнэглэлтийн тэр одоо гидрантын систем гэдэг системийнх нь хүрээнд авч үзье гэж одоогийн байгаа хүрээнд нь гэж авч үзсэн. Өөрөөр хэлбэл бусад одоо гидранттай холбоотой асуудал яригдахгүй гэсэн үг. За энийг бас та бүхэн ойлгох бах. За тэгээд цаана нь бол бас бид энэ хэлэлцээр дээр одоо татвартай холбоотой болон одоо бусад асуудлуудыг тогтворжуулах юм хатуу заалтууд орж ирсэн байсныг одоо өөрийнхөө улс орны эрх ашигт нийцүүлж өөрчилж чадсан юм зохицуулттай байгаа. Тэгээд
Дэлхийн нийтийн нөхцөл байдал туйлын хүнд байна. За нэг үгүй хэлэхэд одоо газрын тосны бүтээгдэхүүний үн хамгийн багадаа 40%-аар өссөн ийм нөхцөл байдалтай байгаа үед бид Оросын холбооны улсаас буюу хойд өршөөсөө сайн хөршийн олон жилийн хамтын ажиллагаа, за засгийн газрын тасралтгүй одоо үйл ажиллагааны үр дүн. Би нэг үгүй хэлэхэд үндсэн өнгөрсөн хугацаанд Оросын холбооны улсад 5 удаа албан ёсны айлчлал хийсэн байна. Онлайнаар 3 удаа уулзалт хийсэн байна. Оросын холбооны улсаас засгийн газрын комисс 1 удаа ирсэн байна. Ингээд 9 удаа. Үндсэндээ сар болгон 1 удаа уулзалт хийсэн гэсэн үг. Тасралтгүй ажиллаж ижил одоо энэ үр дүн төрсөн юм аа. Тэгээд одоо аль болох боломжийн хэмжээгээр шийдвэрлсэн гэж бас үзэж байна. Тэгээд та бүхэн манай энэ гэрээний нэг том ач холбогдол нь юу байгаа вэ гэхээр агаарын хуулийн түвшин гэрээ нөгөө талдаа Монгол улсыг Оросын холбооны улсаас газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үүрэг хүлээх Оросын холбооны улсын одоо энэ үүргийг баталгаажуулах гэрээ хоёр зэрэг хүчин төгөлдөр болох ийм ач холбогдолтой юм а гэдэг та бүхэн ойлгож бас энэ гэрээг дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.